Тагнуулаг айлын байгууллагын алба хаагчид их хэмжээний сэтгцэд нөлөөт бодис улсын хилээр орж ирэх ноцтой аюулаас урьдчилан сэргийлж чаджээ. Тодорхойлбол энэ сарын 10-нд Стамбулаас Улаанбаатарын нислэгээр ирсэн манай улсын иргэн 1488 г метамфетаминийг дагалдах ачаандаа нууж нэвтрүүлэхийг завдсан байна. Гайлын хяналт шалгалтын явцад угуулдлыг илрүүлж хойшлуулшгүй ажиллагааг явуулан харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлнэ. Бэлчээрийн хүнээлт мэрэгчдийн нэгтршлыг тодорхойлох ажиглалтын мэдээгээр завхны нөмрөг, хөвсгөлийн цэцэрлэг, цагаан уул, үр хангаан хар хорин, төвийн бүрэн, хинтийн гал шар, дорноговын их хэд сумдад тэг 125 га талбайд ногдох үлийн цагаан охтонтой нүхний тоо 100-аас их гарчээ. Мөн хөвсгөлийн бүрэн тогтох, ар хангаан чулуут, цэцэрлэг, бат цэнгэл, булганы могод, аршаанд, баян нур, Төв аймгийн баян үнжүүл, дундговын эрдэн далай, хинтийн өндөр хаан сумдад тэг 125 га талбайд ногдох үлийн цагаан охтонтой нүхний тоо 51-ээс 100 байна гэж гарчээ. Нийслэлийн цэцэрлэгийн эсэлтийн гэрээг гэрээ ашиглан захимаар зохион байгуулах гэж байна. Ингэснээр гэрээ байгуулах үйл явц илүү хурдан, хялбар, цаасгүй, байгальд нээлттэй болж байна. Тодорхойлбол эцэг эх асран хамгаалагчийн явдал, чирэгдэл, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ 181 модтой тэнцэх хэмжээний цаас хэмнэж хүссэн газраас шуурхай захимаар баталгаажуулах боломжтой болно. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны төр хэлэлцээр экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 51-р тогтоолын хүрээнд ааруулж цацраганд болон хуршны самрын тос гэсэн 3 бүтээгдэхүүнийг барааг тодорхойлох кодлон уялдуулах системд тусгайлсан үндэсний кодтой болгожээ. Ингэснээр дээрх бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт идэх, экспортын зардал буурах, үнийн өрсөлдөх чадвар нэмэгдэх хийхэд гайлын бүрдүүлэлт хийхэд хялбар болчихно. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх талуудын баг хурал 9 дэх өдрөө сэдэвжилсэн өдрөөр үргэлжилж байна. Нийтдээ 4 сэдэвжилсэн өдрийг зохион байгуулах бөгөөд хэлэлцээг өндөр түвшний яриа хэлэлцээ болон бодит үйл ажиллагаатай уялдуулах юм. Тухайлбал 26-нд газар ба хүн төвд өдрөөр газрыг нөхөлсөргөх, тогтвортой удирдахад малчид, уугуулэргэд, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын гүйцэтгэх үүргийг онцлох бол 27-нд хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдрөөр хүнсний аюулгүй байдал болон амжиргааны дэвсгэрлэх чадварыг бэхжүүлэхийн тулд эрүүл хөрс доктортой хүнсний тогтолцоог дэмжих чиглэлийг онцлоно. Британий бүгд найрамд улсын тэргүүн Алексей Цэдэнов Кизил хотноо болсон буддын шашны 4-р олон улсын форум үеэр Орос холбооны улсын хэмжээнд буддын шашны аялал жуулчлалын нэгдсэн газрын зураг бий болгох санал төвшүүлжээ. Түүний санал болгож байгаа захин платформоор дамжуулан хүссэн хүн бүр Бурят, Тува, Халмаг болон Орос холбооны улсын бус нутгийн татсан хийдэр аялах боломжтой болох юм. Мөн тэрээр буддын уламжлалт хангаах ухааныг хөгжүүлэх асар их боломж байгааг онцлсан байна. Британий тэргүүн өмнө нь Оросын буддын шашинд залуучуудын холбоо санаачлаг гаргаж өгчээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.